Та өөрийн нууцлах ёстой хувийн мэдээлэл бүхий загтлаа ямар ч дугтуугүй илгээх байсан уу? Кафе, номын сан, нисэх онгоцны буудалд ч өргөнөөр ашиглах боломжтой нийтийн Wi-Fi сүлжээ нь хүртээмжтэй хийдийч олон эрсдлийг дагуулдаг. Forbes сэтгүүлийн хийсэн судалгаагаар 10 хүн дутмын 4 нь нийтийн Wi-Fi сүлжээ ашигласны улмаас хувийн мэдээлэлээ алдаж байсан талаараа хуваалцжээ. Судалгаанд оролцогчдын 35% нь сард 3-аас 4 удаа нийтийн Wi-Fi ашигладаг бөгөөд ингэхдээ үүрэн холбооны дата хэрэглээгээ багасгах, эсвэл хэрэглээ хийх боломжгүй яаралтай тохиолдолд ихэвчлэн ашигладаг байна. Гэвч нийтийн Wi-Fi сүлжээ нь шифрлэлд ашиглаж мэдээллийг хамгаалдаггүй. Өөрөөр хэлбэл сүлжээгээр дамжуулж буй мэдээлэл рүү халдах боломжтой байдаг. Улмаар таны хувийн харилцан яриа, зураг, бичлэг болон дансны мэдээлэл гээд ер нь төхөөрөмжтөөр хадгалсан бүх баримт бичигдч эвтрэх боломжтой. Шифрлэлт нь мэдээллийг зөвхөн тусгай систем унших боломжтой нууц код болон хувиргадаг хамгаалтын арга юм. Жишээ нь та хэн нэгэн рүү шифрлэлттэй сүлжээгээр дамжуулан сайн уу гэх зурвасыг илгээсэн гэж бодъё. Энэ тохиолдолд зурвас тухайн халдагчид gibberish текст буюу тусгай тэмдэглэгээр харагдана. Харин зурвас хүлээн авч буй хүнд сайн уу гэж уншигдах юм. Түүнчлэн халдагчид албан ёсны Wi-Fi сүлжээтэй төстэй нэр бүхий хуурамч нийтийн Wi-Fi сүлжээг бий болгож холбогдсон төхөөрөмжийг хянах, мэдээлэл хулгайлах тохиолдол цөөнгүй гардаг. Та эдгээр эрсдлээс урьдчилан сэргийлж нийтийн Wi-Fi сүлжээ аль болох хэрэглэхээс зайлсхийх, эсвэл VPN-ээ асаагаарай. Зайлшгүй нийтийн сүлжээ ашиглаж байгаа тохиолдолд өөрийн банк, захим шуудан руу нэвтрэхгүй байхыг зөвлөж байна.